Шинэ хэрний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаар эхлээд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараар манай багш нар маань хэрхэн өөрөө байх вэ гэдэг сэдвээр ярилцахаар цуглалаа. За өөрөө байна гэж юу юу хэлэх вэ? За өөрөө байна гэдэг миний хувьд болохоор зэрэг яг хүүхэд тахта тэр байгаараа байгаа тий зан чанар тэр цагаан цаас шиг байгаа тэр дорсомжтой эсгийг хэлэх бодлоо гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо юу гэдэг яг бид нар ингээд төрөхдөө яг өөрийн гэсэн зан төрөхтэй тий өвөгдөлтэй төрдөг. Тэрийг илүү 7 нас хүртлээ ингээ одоо бид нар ингээ хадгалж байдаг гэж байгаа ш тий. Яг тэр мөчл яг өөрөөрөө байдаг бах гэж би бодож байна. Тэгэл нөгөө нэг нийгмээс тий эцэг гэхээс одоо хамаатан сатангаас өвөөнийгээс ч гэдэг юм одоо цэцэрлэгээс тэр гэл тий багшаас гээд нөгөө нөлөөллүүд нь орж ирэл нөгөө хүүхд минь яг өөрийнхөө мөн чанарыг алдчихлээ. Яг нэг ийм байх хэвээр хев гэдэг хев дадал хев журамд орж эхэлдэг юм шиг байна. Тий одоо нөгөө бид нар өсвөр насндаа ялангуяа аягүй хөөрчлөлтийг авдаг ш тий. Илүү нөгөө нэг ухаан орно гэж ярьдаг ш. Амьдралыг арай нэг өөр өнцгөөс хараад тэгэхэд бол илүү одоо яг тэр үед бол нөгөө найз нөхдийн нөлөөлөл одоо хүрээлэн байгаа хүмүүс бол амар их нөлөөлт байдаг. Тэгээ цаашлаад одоо 10 жил их сурвал тэгээ ажил гээд яг тэр бүрт ингээд биднэрт амьдралд ингээд хувирах тийм дөрүүд олон болд юм байна л да. Тэгээд тэр дөрүүдийнхаа нэгийг яг өөрийгөө гэтгчгээд жинхэнэ өөрийнхөө тэр төрлөх дүрээ мартчихдаг гэх юм уу? Тэр дүрээсээ холтчихдаг юм байна. Тэгээд 7-оос 14 насны үед яг хүүхдүүд яг нөгөө маш сэтгэл зүйн яг эмзэг үеүүдийг аяг туулаад байдаг. Яг тэр үед нөгөө эцэг хэн ч юм уу тэ нийгмээсээ зөв мэдээлэл олж авч чадахгүй бол тэндээ сэтгэлийн маш их шархууд яг тэр үед бас үүсдэг юм байлээ. Тий. Одоо юу гэдэг бидний үеч нэг үе үеэр нэг ялгаа байгаадах штэ. Сэтгэл зүйн талаасаа ч тэр зан төлөвийн талаараа ч тэр одоо нөө сэтгэлийн хүч гэдэг те юмэг бас нэг даван туулах чадвар үг сонсох чадвар гэх мэтлэн ялч нь үе үе ялгаа байна л да. Тэр чин цэвэр яг нийгэм буюу одоо гэр бүлийн хүмүүжил гэсэн хоёр юм л нэгтээд бидрийг тийм болгож байгаа. Тэгээ өнөөдөр ингээд яагаад өөрөөрөө байх нь юм чухал юм бэ гэдгийг бид ярьж ин гэхээр хөө яг эцэцэд өөр дээр ирчээж сэтгэл ханамжтай аз жаргалтай амар амгалан байж чадчихаа. Ерөөсөө энэ хогтгонд л чухал байгаа даа. Одоо бид нар ингээд нийгэм дээр одоо хүн ингээд сайн сургууль сурах хэвээр, онц сурах хэвээр тэгж бүрэл ямар ч одоо сургуульд орсон гэсэн математикийн шалгалт авдаг учраас тоондоо сайн байх хэвээр. За одоо ингээд гадуур нөгөө гадагшаа гарах юугаа бодох юм бол хилэндээ сайн байх хэвээр гэдэг. Ерөөсөө ингээд хүмүүийг ерөөсөө яг ийм чиглэлээр яв гэдэг юм. Цаанаас нь бүгдийг яг хэвэн цутгацсан юм шиг адилхан болгоо байхгүй. Адил хүн гэдэг чинь нөгөө төрхөөсөө бүгд өөр өөр хөвгөлтэй, бүгд өөр өөр чадамжтай тий. Тэр чадамжаараа явж иж тэр хүний нөгөө нэг амьдралаас авах нөгөө аз жаргал гэдэг юм чинь. Тэндээс бий болоод байгаа шүү дээ тий. Одоо ялангуяа сүүлийн үед хүний тэр мөн чанар тий одоо юу гэдэг үнэнч байдал тийм зүйлээс илүү одоо хэлний мэдлэг диплом ч юм уу тий тийм нэг өөр зүйлсүүд үнцэнтэй болоод байна л да. Гэтэл яг гэр бүл дээр ч тэр амьдрал дээр ч тэр найз нөхд дээр ч тэр ажил дээр ч тэр яг тэр хүн өөрөө яг ямар юм тий онцлог нь ямар юм. Тэг яг нөгөө чиний саяны хэлсэн шиг тэр хүний нөгөө төрөлхийн авиас нь юу юм? Яг тэрнийхээ дагуу зөв ажлын байранд ч юм уу те зөв газар юм хийж гинэ гэдэг айгуу чухал болж байна. Одоо та цаанаасаа ингээд нэг банануудын тунд ороод амьдрахад та өөр алин болвол тэр банануудын тунд амьдрахад банан олох шаардлагатай болж байгаа юм. Тэгэхгүй болохоор нийгэм тэрийг хүлээж авч чадахгүй. Чи яагаад ингээд бид нар шиг биш ингээд алим шиг зан гаргаад байгаа юм бэ гэдгийг чинь нийгэм өөрөө тэр чигт хүлээж авах тийм юм байхгүй байгаа тань л та. Тэгээд тэр хүнийг автоматар банан олох гэж оролддог.
Тэгээд алимын мөн чанартай хүн яаж банан шиг амьдрах юм бэ те? Тэр хүн өөр бүр үнсээр алдчих байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд хүн одоо ингээд одоо банаалгыг чинь альмаа мартчихад шүү Тий. Альмаасаа холдчихаг. Гэтэл яг үндсэндээ хүн альмаараа байж энэ амьдралыг тулаад дуусгах нь чухал. Тэгжээч яг өөрийнхөө одоо дотоод бие гэж яригадаад байгаа, тэр сүнс гэж яригадаад байгаа. Яг өөрөө бүрэн бүтэн тэр мэдрэмжийг авах байхгүй юу? Тий. Одоо тэгэл хүн өөр алим байжж бананы амьдралаар амьдраад дуусна гэвэл аюу харамсалтай шүү дээ. Тэгтэл тэрнээс алимны тэр хүнээс үрийг авлаа, газар тарилаа, уг нь бол алим л урах шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг банан байдалд нь итгүүлээд өмшүүлээд байгаа байхгүй. Одоо нэг одоогийн нийгэм бусдаас онцгой ялгарх чанартай байх юм бол тэрийг баг тэр чигээрээ нийгмээрээ гаж гэж үзэх жишээ нэ тий. Тийм одоо нөгөө байгууллага төр жишээлбэл ялгаатай байдлуудыг айгүйх янз бүрийн хүмүүс гарч ирдэг шүү дээ. Тэр ялангуяа одоо байгууллага удирж байгаа захирал ч юм уу те яг өөртөө адилхан зан араншинтай хүмүүсийг айгүй тийм сайн ажил хийж чинь те энэ хөө илүү өндөр бүтээмжтэй байна гэдэг бас андуураад байдаг. Тэгээ өөрөөс нь өөр зан араншинтай тэгсэн хэрнээ бас байгууллагад айгүй өндөр бүтээмж гаргаж байгаа бас нэг хүмүүс байгаа шүү дээ. Зарим байгууллагад хар урга гэж яриаддаг те бусдаас арай нэг өөрсдөгдөг ажлаа бас аюу өөрөөр хийдэг. Гэтэ бүтээмж нь бас цаанаас бол гараад идэг. Тэгээ ундраад идэг тий. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө л байх нь ер нь хамгийн чухал гэж санагдаж байгаа. Одоо тэгэл яг энэ нөгөө яг энэ өөрөөрөө байгаа байдлаа авч явж байгаа хүмүүс нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөх нэрэ бага, нийгмийн хувьд нэг тийм цөөнхийн байр суурь төр байгаа ч гэсэн тий хизээнийхээ нийгмийн туршид эдгээр бол ерөөсө бүтээгч нар байсан байхгүй. Одоо шинэ юмыг гаргаж ирэгч нар байсан байхгүй. Өмнө нь ингээл одоо нэг за жишээлбэл хувцсан дээр ярахад урхаа джинс өмнөд гэдгийг анхын гаргаж ирсэн ингээл ярих тий. Тэрийг хүн гаргаж ирэнгүүт нэг юм одоо за жишээл эмэгтэй хүнийг өмд өмсөх тал дээр яриа л та. Тэнгүүт хүмүүс амар гаж гэл хүлээж авах юм хэлээд. Эмэгтэй хүн байж ахаар өмд өмсдөг бүх өмсөх ёстой гэл нийгэмд зурууцсан үстэй. Тэгтэл тэр яг тэрийг гаргаж ирснээрээ тэр тухайн нийгэм тухайн үедээ хад үзэгдэж байгаа боловч тэр ямар нэгэн шинэ юмны эхлэл байдаг. Бүтээгч байдаг тий. Тэгэхээр бид нар яг өөрөөрөө байх гэдэг юмнаас уг нь бол хайхсахгүй юм шиг байна. Энд дээр бид нар харин ч илүү бусдаас онцгой байх чадвараа хайх хэрэгтэй юм шиг байна. Тэг хүмүүс ер нь өөрөөрөө байхаас айгаад тэр айцаас болоод одоо шинжлэх ухаан ч юм уу те. Тэгээ мэдлэгээр өөрийнхөө нөгөө ерөөсөө ингээ баглаад мэдлэгээр ерөөсөө хөөгд тэгээд яг тэр айцаа хүлээн зөвшөөрөхгүй олонхоод байхад нийгмэд байгаад ерөөсөө урсгалаар явцдаг. Өөрийнх нь зан чанараа ингээд цаанаа бүр ингээд нуугаад цоочлждаг. Тэгээд тэрийг айцаа давахын тулд одоо шинжлэх ухаан те шинжлэх ухаанаар батлагдсан зүйлүүдэд ингээд очиод мэдлэгийн уламд хэлээд өөрийнхөө арга талаа улам их сайжруулад яваад идэг. Одоо ингээл энэ трендэл дагандаа гэдэг. Трендийг чихэн зохиосон. Бас нэг л хүн анх үүсгэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эхэндээ тэр трендийн юм чинь ингээд нэг айхтар сонин өвөрмөц эвгүй санагдаж байгаа ч гэсэн тий тухайн юм тренд бол мастер чигээр тэр дагаал эхэлдэг үстэй. Хараа яриа тий. Одоо яг миний нэг туулал байна л та. Би ер нь ингээ багтаа палаж юмс амар дургуй байдаг гэсэн. Яг нөгөө эрэгтэй хүмүүстэй өссөн болооч тэр мэдгүй ингээд надад айгу тухгүй нөгөө амар хөдөлгөөнтэй хөвтөж чам тэн чин дэш жаггүй те ингээл нөгөө бид нар ингээд төмөр төрөлгийн эргэж тоглож мөглөдөг ч юм уу савлаар болорцох палаж айгу төөхтэй. Тэгээ палаж юмс айгу дургуй. Тэгээд ээж маань болохоор илүү нөгөө эмэгтэй хөвт ганц охин хөвт гэдэг ингээ палаж өмсөх гэдэг. Гэтэл би тэр ингээд өмд өмснөр өөрөө амар ингээд чөлөөтэй өөрөөрөө би тоглож чадчих байгаа байхгүй. Би ээж хаснаар палаж юмсаа гадаа тоглоход би амар тухгүй тэрэндээ баригдаад ингээд тогсон ч болохгүй. Сэтгэл дундуур мэдрэмжтэй. Тэр бас нэг амар энгийн ирнэ. Бас эмзэглэмэр сэдв байгаа ч тий. Тэгэхээр эмэгтэй хөвц заавал нөгөө палаж юмс гоё харагдах хэвээр сайхан харагдах хэвээр царилэг байх хэвээр одоо хүүхдэх хэвээр гэдэг шиг яг тийм хайрцны л бас нэг энгийн нэг жишээ байгаа байхгүй. Тэгээд дараа нь өсвөр насндаа яасан гэхээр би угаасаа багасаа жоохон өөрөөрөө яг
тэр байдлаа ингээ илэрхийлж байгаа. Гэтэ жоох юм чинь палаж өмсч гарч л байгаа. Ээжтэй бүрэн хэлж чадахгүй. Тэгээ өсвөр насндаа очисон чинь би айгу тийм нэг одоо юу гэдэг нь жоохон авангард стилтэй. Тэгээд яг бусдаас тийм өөр хувц өмсөх дуртайсан байхгүй. Одоо яг хүмүүсийн ижилхэн малгайтай цамц өмсчихвэл би малгайтай цамц өмсөхгүй гэдэг тэр нэг чухал. Тэгэнгүүт л аль болох одоо нийтлэг хүмүүс өмсдөг өнгийн ч юм уу те загварын тийм хувц өмсөхгүй. Тэгээ яг би нэг сандаг хөөх өөрөө ингээд нэг хувцас сонгодог болсон. Тэгэнгүүт юм нэг гадуур ингээд урагцсан. Хар ингээд зөвөр хүдээс цахилгаантай урагцсан. Тэгээд юм нэг цагаан судалтай. Тэгээ би тэрийг хичээлээ бүр амар хөмсдөг цаа ингээд надад тухтай учраас өмсөж байгаа. Дээрээс нь тэр ингээд бусдаас ялгаатай учраас би тэрийг өмснөөрөө эрхчлөөтэй гэдгийг айгүй их мэдэрдэг. Одоо миний илэрхийлэмжлээ л та. Тэгээ өмсөйхад нөгөө манай ангийнхан чинь шоолол. Хөөе золоо чи ингээл билиснатай тэ билиснат хийгээд ингээд цайруултан цамцаа өмсөө явж байгаа юм уу амар их хэлээл. Тэгээд би тэр нь эмзэглэхгүйгээр бүр эсрэгээрээ бүр улам бараг өдөр болгон өмсдөг гэсэн юм. Тэр нь яг надад илүү нөгөө миний өөрийн үзэл бодлыг илүү хүчрэг болгосон гэх юм уу? Хүүхэд байхаас илүү. Одоо ингээл яг өөрийнхөө байгаа хүмүүсийг ингээд нийгэм харахтаа болохоор ингээд айгу гадуурсан хандлагатай байдаг шүү дээ. Тийм одоо ингээл ийм гэл. Тэгсэн яг тэр хүн ингээд ороогоос байхгүй болсон үед тэр хүнийг яг нэг илүү өвөрмөц онцгой хүн байжээ, сайн хүн байжээ, өстой нэг цоргаанц хүн байжээ гэдгийг айгу мэдэрч тийм тухай ярьж эхэлдэг тий. Одоо гэхдээ надад нэг юм айгу гоё санагдаад байна. Одоо л залуучууд яг хүссэн загвараараа чөлөөтэй сэтгээд хуцалж байгаа. Нийтээрээ тийм болохоор хүмүүс тэрийг ингэ сонин гэж харахгүй байна. Гэтэл бидний үед бол тэр айгу сонин үзэгдэлсэн байхгүй. Нийтлэг хуцалдаг. Яг тэрнгээр явдаг. Одоо л залуучууд ч нөгөө интернет хөгжсөн тий. Дэлхийд даяарчлагдаад тэгээ энэ тэнд ингээ монголчууд манаас ингээ хүүхдүүдэд өсөж чинь тий. Тэнгүүт ингээд нийгэм холилдоод залуучууд нь илүү гоё өргөн цар хүрээ таарад эхлэхээр энэ хүний онцлог энэ хүн дуртай учраас өмсч ин гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа юм. Нийгэм гэдэг зүйл өөрөө хувьсж байгаа юм шигчтэй тий. Хайрцагаас баг одоо тий тавигдчихж шүү дээ тий. Одоо жишээ нь одоо ингээд таны стил имижийг тодорхойлно тий. Та өнгөө тодорхойлол гэдэг чинь. Та ч өөр юм биш тий. Өөр учраас ингээд тодорхойлуулаач гэх тий. Тэгэхээр одоо тэр хүн яг өөрийнхөө илтгэсэн хувцалтыг сонгож өмсөх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ яг зөвөр энэ бол нэг хандлага байгаа даа тий. Энэ хандлагыг зөвхөн одоо хувцсан дээр ингээд ярихад нэг юм. Тий. Тэгэхээр бол зам байдал одоо хүний амьдрал бүх зүйлд нөлөөлдөг зүйл шүү дээ тий. Тэгэхээр энийг хүн өөрөөрөө байхын сул тал гэвэл өөрөөрөө байхгүй байхын сул тал гэж юу хэлэх вэ? Өөрөөрөө байхгүй хахаар хүн автоматар айдас тавчдаг. Яагаад тэр ингээд өөр нэг дүр тоглох гэдэг шүү дээ. Бусдын одоо бүтээсэн хувилбарыг л даганд оруулж. Тийм. Одоо зүгээр яг шууд хэлэхэд бол зүгээр бусдад таалагдахын тулд дүр бүтээж байгаа гэсэн үг байхгүй юу? Гэтэл тэр хүн өөрөөрөө байхдаа бусдад таалагдахгүй л гаргаж болно шүү дээ. Тэгэхээр тэрийгээ гаргахгүй өөрийгөө бариад хүчээр тэр нийтлэг хүмүүс таалагддаг сайн хүн гэдэг тодтолж юм. Нийгэмд одоо гадуурхагтаа сайхан хайц өрөлбөл тий. Онцгой өөр байгаа сайхан хайц баггүй тий. Ингэснээр ер нь бидний амьдралд одоо яг ямар ч зөрөг нөлөө гарт юм бэхэр зүр миний хувийн бодол болохоор юм байна л да. Одоо хүн яг өөрөөрөө байх үедээ одоо хамгийн сайнаар байж чадаад байгаа шүү дээ. Тэгтэл тэрийгэ нуучаад бусдын одоо тэр бусад хүмүүсийн одоо тэр магадгүй хамгийн сайнаараа байх тэр юм хувилбарыг бүтээсэн тэр нь сайн гэдэг нийлэхүйдээ ойлголт байгаа даа шүү дээ. Тэр хүн тэр нөлөөлөхгүй байж болно шүү дээ. Тэр хүний амьдралд тэр дүр нөлөөлөхгүй байж болно шүү дээ. Тэгэхэд бид нар бусдын одоо тэр дүрмээр амьдрангууд яг өөрийнхөө амьдрал тэр нь орж ирэхгүй нөлөөлөхгүй. Тэгснээрээ цаг хугацаа гаралтай тий. Тий. Одоо жишээ нь би ингэдэг хөхгүй. Өөрөөрөө би
байж чадахгүй болохоор би ингээд өөрийнхөө эсрэг өөрөө зогсоод дотроо зөрчилдөд эхэлдэг байхгүй. Тэгээд тэр зөрчилдөөнд угаасаа би л охирно. Яаж охирдог вэ гэхээр би эргээд өөрийгөө унгаагаад иддэг байхгүй. Одоо би жишээ нь ингээд лаа гэж үзэх юм бол өөрөөрөө би хасч ивэл улам гэрэлтээр тэр лаа улам баг ингээд өндөр болно. Улам ингээд томроод яг өөрөөрөө биш хин нэгний иргэшээлт юм уу эсвэл нэг хүчинд автаад юм уу те одоо юу гэдэг нөлөөлөл хин нэгийг таалагдсан тулд тийм байгаад эхлэхээрээ би эргээд өөрийгөө шатаж эхэлдэг байхгүй. Тэр лаан ингээд гадагшаа харахад амар гоё ингээд гэрэлтэй том орон зай гэрэлтүүлж байгаа ч гэсэн би аяг хурдан дуусч байгаа тийм лаа болчихдог байхгүй. Тэгэхээр ингээд бүдэг ч гэсэн жоохон орчин гэрэлтүүлж исэн ч гэсэн би удах мэдрэмжийг тэр өөрөөрөө байгаа үедээ тэрдэг. Тэр заавал олон хүнийг гэрэлтүүлэх албагүй. Тэгээд дээрэс нь болохоор ямар ч хүн би ингээд өөрийнхоороо ингээд сэтгэлээ гаргаад те хийхээр нөгөө хүн нь яг тэрийг мэдрээд бас үнэлэх үнэлэмж бас байдаг. Гэхдээ тэр масс дунд бол нөлөөлөхгүй. Яг нэг хүн нэг цөөн хүнтэй харьцаж байгаа тохиол тэр аягүй тод харагддаг байхгүй. Мэдээч ингээд 100, 200, 300 хүний дунд бол тэр ганцхан хүнийг ялгаж хараад энэ тийм ээ гэж үнэлэх хүмүүс бол байхгүй. Тэр чинь массаар нарж байна. Бус нь болоодох чи энэ яха ганцаараа болохгүй гэдэг ингээд арай өөр өнцгөөс харна л та. Тэгэхээр жижиг одоо баг хамт олон ч юм уу те гэр бүлийн төвшөнд би өөрөөрөө байгаад яг тэрнгээр ингээд сэтгэлээрээ хандаад явхад нөгөө нас ойлгохдаг. Тохиолдол бол нэлээд байдаг. Одоо ингээд манай одоо тэр чигээрээ хүмүүсийн аз жаргал гэдэг юм одоо нэг баян чинэлэг бүх юмтай байснараа те сэтгэл ханамжийн хувьд мэдрэмж одоо сайхан амьдарч байна гэж харах гэдэг болц те ерөнхийдөө. Гэтэл яг цаад тутах нь болохоор хүн сэтгэл ханамжтай байх гэдэг юм чинь ерөөсөө хүнөө дотор сэтгэлийн амар амгалан мэдэрч тэр өөрөө кайфтай тэр өөрийнхөө амьдралд туртай юм хийгээд тэрнээсээ таашаал аваад тэр дотоод сэтгэл нь бүх юм баясгаж амьдарч байгаа юм бол тэр хүн аз жаргалтай амьдарч байна гэж хэлнэ. Одоо ингээл нэг хичнээн ингээд одоо бидний төсөөлдвөр хамгийн сайн амьдарч байгаа хүн хүртэл сэтгэл дотроо аз жаргалгүй л байдаг. Тийм тохиолдол зөндөө биш үү? Хамгийн баян хит хитэн машин, хит хитэн байртай, сайхан гэр бүлтэй, ингээд амжилттай карьертэй тэр хүнд юу дутагдж байгаа юм бэ гэдэг яхад. Тэр хүн дотроо бас аз жаргалгүй л гэдэг байна. Тэгэхээр ерөөсөө аз жаргал гэдэг юмны чинь цаана амжилт бүтээл гэдэг юмны чинь цаана хүний одоо тэр дотоод сэтгэлийн таашаал дотоод сэтгэлийн амар амгалан л байх хэрэгтэй. Тэрэнд хүрэхийн тулд бид нар хүний амьдралаар амьдраад хэзээ ч тэр хүрэхгүй шүү дээ. Өөрийнхөө амьдралаар амьдрч гэж үрж шүү дээ. Өөрийнхөө амьдралаар амьдрна гэдэг нь цаад тутахаар болохоор яг өөрөөрөө л байх хэрэгтэй байхгүй тий. Надад ч гэсэн нэг юмыг чадахгүй байхад нэг юмыг амар сайн чаддаг юм байж л дараа шүү дээ. Тэр юмараа л хүн амьдрч ээж тэрэндээ илүү сайн байж, илүү сайн байх тусмаа илүү өөртөө сэтгэлийн баяр баясгалыг мэдэрч тий. Дагаад нөгөө хүний амжилт карьер гэдэг юм чиж өсөд юм шүү дээ тий. Тэр одоо нэг нийтийн массаараа л нэг ийм байх хэвээр ийм байх юм бол чи сайханд хүрнэ гээл нэг хүүхдүүдэд хүртэл яг нэг тийм нэг сайн яваа хүний жишгээр амьдруулах гад. Ингээд нөгөө нэг өөрийнх нь яг өгөгдөл, өөрийнх нь яг чадамж гэдэг юм шууд ингээ хаяад байгаа. Айгу буруу байгаа байхгүй. Асаад тий. Тэгээд нөгөө одоо юу байгаа штэ. Жишээ нь дэлхийн нөгөө том одууд байна. Хөл бөмбөгийн тамирч одоо Роналдо гэж байна шүү дээ. Энэ бол яг өөрийнхөө хүсэл сонирхлоор дуртай юм аяа гэд тэнд од болон гялцж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр юу гэдэг яг өөрийн хүсэл сонирхлоороо биш одоо юу гэдэг өөрийнхөө дургүй зүйлийг хийж байгаа хүнд тэнд чинь нэг тийм хамжилтанд төдий сайн биш байдаг шүү дээ. Тэгэхээр яг өөрөөрөө байна гэдэг чинь тэгэл өөрийнхөө дуртай хийх сонирхолтой хобби те тэр мэрүүгээрээ амьдрах нь өөрөө илүү аз жаргалтай тэгээд дээр нь тэр нэг авиас бэлэг нэгдэг ч юм уу те сонирхлоор өөрхөн одоо юу гэдэг хүслээр л амьдарч штэ тий. Тэгэхгүй яг хүслээс нь арай ондоо заавал хийх ёстой эсвэл хүн дуурайх гэд янз янзын асуудлаас болоод өөрөө тэндээ нөгөө нэг хамаг
хүч энерги мараад шүү дээ. Тэг өөрөөр биш байна гэдэг чинь ер нь бол тэгээд өрөөлийнх хөрл байна гэсэн үг л тийм ээ. Тэр яг өөрийнхөө зан чанарыг ингээд дараад ирэхээр хүн чи одоо номоос олбор болох ч юм уу. Эсвэл тэг хотлаа тийм айгуу тийм цоглог нэг хиймэл тийм зан характертай болох ч юм уу яг өөрөөрөө биш л болоод ирж байна гэсэн үг л тэрний яванда сэтгэл готрол ч юм уу тухайд бас нөлөөлөд ирнэ гэсэн үг. Одоо нийтлэг бол ажлын байран дээр харагддаг. Одоо яг тэр хүний одоо ур чадварыг авьяасыг хараад тэр удирдах зүү газараа тавил. Тэр маш амжилттай байдаг байхгүй. Тэрийг олж харахгүйгээр шууд энийг тэнд байрлуул ийм ажлыг даалгаж гэхээр тэр хүн явдгүй байхгүй. За хүчээр явна механикаар хийж байгаа хүмүүс байгаа. Чадамж нь байгаа хийгээс сурцсан. Хүчээр чинь үгүй чинь ингээ өөрийнхөө бүх юмыг чадлыг мандаагаар сурцсан тийм хүмүүс байгаа. Гэхдээ тэр яг өөрийнх нь тэр дуртай байдлын хүсэл эрмэлзлийн дагуу хийх чинь хэд дахин илүү чанартай. Яагаад тэгэхээр тэр хүн чи яг ингээд өөрийг нь хүчлэхгүй За би чамд ийм хугацаа өгье. Чи ихтэй өөрөөр ажил. Гэхдээ үр дүн чухал шүү гэхэд хүн шал өөрөөр сэтгэж штэ. Бүр чөлөөтэй сэтгээд би энэ дээр ямар гоё бүтээлч санаа гарах вэ? Ямар гоё шинжилгээр гаргавчлах вэ? Хүмүүс би нэг яаж хүрэх юм? Заавал би ингээд амаараа яриад ах юм уу? Эсвэл гоё ингээд зураглаар үзүүлж болох юм уу гэх мэтчлэн. Тэгээ дээрэс нь тэр хүнийг ингээд хяналтандаа байлгаал байн ажлын шалгаад бас нэг тодорхой хэмжээний эрх мэдлийн эрхчлөөг нөхөр хүн шал өөр өгдөг байхгүй. Ажил дээр. Яг одоо тэр чиглэл рүү бол ер нь бол орчил байна. Сүүлийн компаниуд бол уламжлалт яг тэр систем компани одоо тэжнэ социализмын үеийн тэр компаниуд байгаа шүү дээ. Тэд нар бол яг тэгдэг байхгүй ингээд механикаар хүмүүсээ байрлуулчаа. Тэгээ тэдрээс ингээд бүтээмж нэхэддэг. Гэтэл тэр хүн нь яг ажилдаа дуртай мó дургүй мó мэдгүй. Тэгээ ажиллаа игээ сурсан цэвэр туршлага дээр нь байлгаад ингээд зөвхөн механикаар л түрээдэг гэсэн. Тэгээ одоо манай подкастууд ерөөдөө нөгөө даалт ертөнд сүнслэг байдалтай тийм юмнуудтай холбоотой подкастууд хийдэг. Энэ юм маань яаж та сүнслэг байдал гэдэг юм холбогдоод байгаа юм бэ гэхээр бид нар одоо яг ингээд цэвэр зүн дээрээ сүнсэн дээрээ том бие дээрээ байхад яг бидрээс ерөөсөө л өөрөөрөө байхыг шаардж байгаа. Тэгжиж одоо энэ том бие ч өөрөө өсч хүчж байгаа байхгүй. Бид нар илүү тэр нөгөө нэг дотоод оршихтайгаа илүү дээд төлөвүүдтэйгээ холбогдож байгаа байхгүй. Тэгхгүйгээр өнөөдөр яг л би хуурамч дүр баг зүгэл нийт одоо ийм байвал сайн байдаг гэд нэрлэлсэн хуурамг нэг тийм хин нэгний зохиоцсон нэг тийм дүрмээр бид нар амьдраад байна шүү дээ. Тэр дүр баг дотроо бид нар байсаарлах юм бол бид нар хэзээ ч хөгжихгүй байгаа байхгүй сүнсний байдал төр. Тэгэхээр яг өөр дээрээ ирэх, өөрийгөө олох, өөрийнхөө чадвар чадамжийг нээх тэрэн дээр ухаарч хүлээн зөвшөөрөл авснараа бид нар цаашаа улам бүр тэр дотоод оршууд байгаа нийгэд байгаа байхгүй. Тэгэхээр бидний ерөөсөө тэр чигээрийн нийгэм маск гэдэг юм ийм юмаа барьж авах хэрэгтэй юм байна. Тэгжиж бидний хөгжил твшил гэдэг юм цааш таас явах юм байна тий. Энд чинь зөвхөн даалт ертөнц гэхгүй эн чинь нөгөө зөв чиг хандлага яваад байгаа шүү дээ. Заавраа. Тэгэхээр нэг одоо өөрөөрөө байх чөлөөтэй сэтгэх гэж өнөөдөр ярьлаа шүү дээ. Энэ нь одоо хүүхэд наснд бол хүүхэд бол өөрөөрөө байгаад чөлөөтэй сэтгээд за тэнгуүтээ сургууль цэцэрлэгт ороод эхлэхээрээ тэр нэг өөрөөрөө байх гэдэг юм хаачиж шүү дээ. Ийм байх хэвээр, ийм байх хэвээр. Тэгээ нэг жоохон чөлөөтэй сэтгээд тэнгуүт энэ ч болохгүй тэр ч болохгүй гэдэг юм хаачдаг. Тэгэхээр угаасаа одоо нийгэм нь угаасаа тийм байна. Тэгээ нийгэм дээр яг тэр хайрцагт өссөн хүүхдүүд ч амжилт гаргах нь бол бас хэцүү шүү дээ тий. Одоо их сургуульд орлоо гэхтэл аав ээжийн нэг заавраар ч юм өөрөө хүүхд өчрөө олоогүй байх өөрөө сонголт хийх хэцүү. Тэгэл сурж байгаа юм нь ерөөсөө шинжлэх ухаан буюу одоо яг бас л нөгөө хайрцаглагдсан л юмд явж байгаа шүү дээ. Тэрнээс бол яг хүүхдийг нөгөө нэг чөлөөтэй сэтгэлгээг нэг үлдээгээд сонголтын өгөөд өөрөөр нь байлгах юм нугасаа дутагдсанаас амжилт гэдэг юм бол одоо харагдахгүй л байгаа л та тийм. Тий одоо нөгөө бодит үнэн гэдэг юмнаас үндэ холдуулаад байгаа байхгүй тий. Одоо нэг юм жишээ байгаа штэ. Та 10 хүн ингээ зогсчлоо 10 хүүхэд зогсчлоо гэхэд тэрний 9 хүүхдийг нэг цагаан цаас барьчаа тий. Тэрийг нөгөө нэг хүүхэд нь цагаан цаас гээд хараад байж хаад нөгөө 9 хүүхэд тэрийг хар цаас гээд
хэлэх юм бол тэр хүүхд өөр ирэхгүй цагаан биш гэдэгт итгээд тэрийг хар гэж хэлж тэр маскыг тагж байгаа байхгүй. Яг тэр шиг нөгөө тий үнэн гэдэг юмыг бүр нөгөө тэр хүмүүсд холдуулаад ийм л байх хэвээр. Чи ингэж л явах хэвээр гэдэг тэр хүнийг бүр автоматар ингээд тийм систем рүү бид нар ингээд чиглүүлээд байгаа байхгүй. Тэгээ түрүү ярьсанчлан нөгөө сүнсний хөгжил те ер нь бид нар дотор одоо сүнс байд юм уу байдгүй юм уу? Ер нь дотоод бие гэж юу юм гээд тэрнтэй холбоотол бид нар яг тэр өөрийнхөө дотоод биетэй уулзсанд л бид нар яг тэр хүүхдэрээ байгаа л бие болчиход байгаа байхгүй. Тий. Яг нөгөө ямар ч хэр буртаггүй те яг тэр гоё дэлхий дээр ирсэн тэр гигэн цагаахан ариухан тийм сүнсээрээ ирсэн. Одоо тэгээд бид нэр эргээд өөрийгөө олохын тулд сүнснийхаа тууллаараа одоо ойлгож ухаарах те зөнгөөрөө мэдрэх. Тэг ингээ бодоход бид нар ингээд яг амьдралынхаа эсрэг яг эргээд жоохон тэр золоо дээр очих зам болчихж байгаа юм. Тэр бүхнийг туулаад яг тэр өөрийнхөө 7 настай 6 настай те тэр золоо дээр очиход бидний сүнс бидрээ хүлээж л байгаа юм. Яг ингээд нээгтгээд бэлэн бүх чадар чансаагаа те өгөхөд бэлэн. Тэгээ бид нартэй бүр ингээ ярилцахад бэлэн те. Би чамайг энэ олон жил хүлээл нь штэ. Гэт ингээ бидрийг бүр ингээ тэрх гээд бүр ингээ санцан хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг тэрэнд очихын хамгийн ихний буюу энгийн одоо алхам нь л өөрөөрөө л байх хэрэгтэй. Өөрөөрөө байна гэдэг нь ямар нэгэн баригдахгүй. Ямар нэгэн одоо хэлбэрт баригдахгүй те. Ямар нэгэн одоо хайрцагт баригдахгүй. Заавал юм ингээд барьж үцэх гээд харах гад ингээд батлах гадах шаардлагагүй. Тэ? Заавал ингээд тодорхой юм бид нар харж явдаг штэ. Тийм тодорхой биш ч гэсэн бид нар яг өөрөөгөө олохын төлөө тэр ихтгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ л яг өөр дөрөө л очих замыг нээлттэйгээр байлгахын тулд бид нар өөрсдөө байх гэдгийг л олж авах хэрэгтэй. За тэгээд одоо бид нар яг хүүхэд байх үеийгөө очихын тулд яг нөгөө өнөөдөр ирсэн бүх дөрөвттэйгээ нүүр тулах байхгүй юу? Тэгээ тэр одоо дөрөвттэйгээ нүүр тулахад яг тэр нь жинхэнэ би мөн үү те биш үү гэдэг одоо үннийг олж авна гэсэн үг. Тэгээд бидний одоо яг өнөөдрийн золоо гэдэг хүн бол ингээд нилээ хитэн давхар дүртэй байгаа байхгүй тийм. Одоо ажлын нэг дүр байна, найзын нэг дүр байна, эхнэр хүний дүр байна, магадгүй ингээ ээж хүний дүр гэлэнгэл тий. Нэг олон дүр байгаа. Тэгэхээр тэр болгонтойгоо тулаад аль нь яг чиний нэг хэсэг юм бэ? Аль нь илүү ингээд нийгэм буюу бусдад таалагдсан л бүтсэн хэсэг юм бэ гэдгийг бүр нарийн одоо өөртөө тулж явсараад эцэст нь яг тэр цэвэр тунгалаг хүүхэд золоо дээр л очно гэсэн. Жинхэнэ өөр өөрийгөө олно тий. Өөр өөрийнхөө жинхэнэ аз жаргалыг олно. Одоо тэгээд бас нэг ийм асуулт байгаа шүү дээ. Одоо бид нар яг өөр өөр дөрөө байхын давуу тал юу юм бэ? Одоо өөр өөр дөрөө байхаар нийгэмд гажиг гэдэг юу орох гэж шүү дээ. Тэгвэл та яг өөр дөрөө байснараа яг ямар давуу талыг эзэмшгээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт нь ерөөдөн дүгнээд ярих тий. Нэгдүгээрт нь та дотоод өөр өөрийнхөө сэтгэлийн хувьд хамгийн аз жаргалаа мэдэрч байнга амьдрах нэ тий. Баян дүүрэн мэдрэмжтэй. Цаашлаад хүн өөр дөрөө яг байгаа үед жинхэнэ хамгийн өөрхөн амжилттай амьдралыг бүтээдэг. Одоо амжилт яг өөр дөрөө байгаа хүнд өөрийнхөө дуртай юм хийн. Дуртай юм хийж тухайн ажил дээр хүн амжилт гаргадаг. Яагаад тэгэхээр бүх чадвар одоо бүх бололцоо гаргачих тий. Дуртай зүйлээ хийж байгаа учраас тэр нь өөрийнх нь яг нөгөө нэг цаанаасаа хүнд өгөгдсөн өгөгдөл учраас тэргээч хамгийн сайнаар хийд юм л та. За дээрэс нь дуртай зүйлээ хийгээд тэрийг хамгийн сайнаар хийгээд амьдарч хахад бусад бүх тэрийг дагалдах хүний амьдралын үн чанарт өгөгдөх стан бүгд ирж идэг. Дагаад дээд байлг байна уу? Юу байна те? Тэр нь хамгийн дээд хэмжээгээр ирж идэг гэж байгаа. Тэгэхээр бид нар зүгээр хин нэгний яг өөрийнхөө зөн дээрээ тавьсан байсан хин нэгний өөрийнхөө байгаа тэр амьдралын хамгийн сайнаар бүтээсэн байгаа амьдралд өнөөдөр
шал өөр дүрээрээ баг зүчээд тэр хүний нүрийн багыг зүчээд тэр амжилтанд хүрэх гээд яваад байгаа байхгүй. Тий. Тэгтэл тийм биш. Та яг өөрөөрөө байчаад яг өөрийнхөө тэр замдлаараа хамгийн өөрийнхөө бест амьдралыг бүтээж чадна гэсэн санаа байна. Тэгэхэд бол яг өөр төр очино. Тэгээ тэрэндээ бүр итгэх нь биш тий. Чаднаа. Та нийгмээс энэ таны одоо таны бүтээж байгаа энэ дүр жинхэнэ өөрийн чинь дүр энэ нийгэмд ганц ч байхгүй дүр байсан ч хамаагүй тий. Та тэрнээс битээ айцаас олж битээ тэрийг хайрцгал битээ тэрийг дар. Одоо ерөөхдөө нийгэм бидний цаашдаа ирээдүй бол ерөөсөө л яг хүн өөрөөрөө л байх хэрэгтэй. Тийм нийгэм ирж байгаа. Тэр нь бид нар итгэж тэгж тэр хэмжээгээр явж ижил бид нар ирээдүйн шинэ нэрний бүтээгч болох гэдэг шүү гэдэг санаа тий. За ингээд бүгдээр өөрөө байх нь ямар ач холбогдолтой юм. Хүүхд насаасаа бид нар олон энэ тууллууд те олон дүр хүлээлт гацаануудаас болоод өөрийгөө хэрхэн алддаг. Хэрвээ өөрийгөө олоод авчвал шинэ нэрнтэй бид нар хөл нийлүүлээд ямар сайхан амьдарч болох талаар өнөөдрийн подкастаар хүргэлээ. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа баяртай.